Нээз. Хэцүү юм болоод байна. Үгүй яаваа чи чинь. Өдөг чи намайг автобусны буудлаас тосч авна гэд аваагүй. За минь найз. Юуны тухандгүй бас тэгэж бодож болохгүй. Тэгээ нэг хэцүү зүйл болоогүй л шүү дээ. Яг нь чиний хувьд амар хэцүү гэж болно л тоо. Гэтэ жоохон азнаад нэг ямиг өөр талаас нь харах гад үзэхгүй. Бид хоёр бүр 999 дэх удаага салаад байна. Одоо дахиж боломж гэж байхгүй юм байна. Над мэдрэмжээ чи өөрөө хүлээгээд авах гад үз. Анзаараад үз. Тэгээд юм яаж иргэх нү те? Хоёр салчж болно, салахгүй байж болно. Гэхдээ наадах чинь бол их жижигхэн асуудал шүү. Жоохон гэхдээ наад нэг мэдрэмжээ хүлээж аваад тэгээд дараа нь тавьж явуулаад үз. Би бол яг өгөхмээр юм эсвэл хөдөө хинч мэдгүй газар руу ганцаархнаа гүгээд алхаад явмаар юм. Ер нь бол жоохон тайван байх хэрэгтэй. Юу инээ тухандахгүй юмсыг битгий сүргөөр хав. Найзынхаа дансан сая төгрөглөө. Чи бүгдийг нүр. За хоёлаа гарах уу? Гарыг. Тэгээ. За өчигдөр яасан бэ нэ? Ой, өчигдөрөөс амар хэцүү юм болсон. Нөгөө манай хамаатны нөгөө миний амар хайртай ихч байгаа ч тий. Тэр чинь эмнэлэг твтээд зүрх судасны өвчин болоод амар хэцүү юм болсон. Тэгээ найз нь яаралтай шүн явахаар болоод тэгээд найзтай өстө үнэхээр хэлж чадсангүй намайг үнэхээр уучлаарай. Амар хэцүү юм болсон найзаа. Тийм болсон юм уу? Миний яагаад мэдрүү харж байгаад худлаа яриад байна? Гүй үнэн штэ найзаа. Чи яагаад худлаа гэд ямар муухай юм? Найзтай худлаа ярих шаардлагагүй шүү дээ София. Гүй найз нэрээ үнэн байхгүй юу? Амар хэцүү манай хамаатны амар хайртай ихч байна. София. Би чамд хичнээн хайртай байлээ. Би чамайг хичнээн хүндэлдэг билээ. Би чамайг хичнээн ойлгодог билээ. Би эргэн тойрныхоо хүмүүст найзуудаа хичнээн их сэтгэл гаргадаг билээ. Тэгтэл чи яагаад надад худлаа яриад байгаа юм? Би худлаа яриаггүй шүү дээ. Чи яагаад идэхгүй вэ? Чимээгүй бол яг одоо гараад чимээгүй. Би чамд гомдоох үг хэлэх гээд байна София. Чи яг одоо гараадах та. Гар. Амар хэцүү юм болсон юм да. Итгэдэггүй юм байна л да. За. За. Хоёулаа байраа барьцаан тавиад, машина барьцаан тавиад 100 сая төгрөгөөр онлайн шоп нээх. Энэ бүр дэлхийн хэмжээний Аз, ТV, Европ, ТV, Австрал, ТV гээд бүх ТV-г хамарсан том онлайн шоп болох гэдэг. Байж инээд. Хөөе, ямар ч юм жоохон судалгаатай, тэнгуүтээ эрсдэл ашгаа тооцоолж иж хөдлөх хэрэгтэй байхгүй юу? Тэгээ юу юуны тухандгүй тийм их мөнгөөр хөдлөх хэрэггүй. Тэгэхээр эхний ээлжин судалгаагаа хийгээд биднэрт ямар эрсдэл гарч болох нь вэ? Тэгээд ашиг нь ямар байх нь вэ гэдгийг харж агаад хөдөлсөн дээр. Ер нь бол айгүй прагматик, логиктэй юм яриа шүү. Тэгэхгүй амьдрал дээр буусан бодит юм ярихгүй ингэж тэнгэрийн хийсвэр юм яриад хэрэггүй нэ. Заагүй. Найз нь бол яг дотроо төсөөлөд ботчоод байгаа байхгүй юу? Энэ бол яг амжилтанд хүрнэ. Чи найздаа итгэж. Үгүй ээ найз. Хойлоо шатчвал яах юм бэ? Бүр тэрнээсээ хийсэн сэтгэл санаа амьдралаараа хамаг хөрөнгөөрөө шатчвал яах юм? Ядаж бага мөнгөөр эхлэх хэрэгтэй байхгүй юу? Хоёлаа яг одоо галзуу барын аманд гараа хийхээс буцхаарахгүй энэ сайхан гал цог батгсан залуу насн дээр энэ том зүйлийг зүгээр барьж аваад хийгээд үзье. Яа, би тэр судалгаа шинжилгээ бичиг цаас мэдлээ ажил. Үнэхээр дурггүй. Би хийж чадахгүй. Хоёлаа зүгээр хийгээд үзчихээ л та. Яа за болий. Тэгвэл ядаж би өөрөө судлаа. Найз нь бүх судалгааны ажил тий гарах тооцоолол ашиг эрсдэл гээд бүгдийн тооцооллыг найз нь судлаад гаргаад ирээ. А чи тэгээд хэрвээ бүтгэхээр болох юм бол хоёулаа эхлэлээ гэх юм бол чи тэгвэл тэр үед нь яг хамт ажиллаж эхэл. Тэгэхгүй бол тийм судалгаагүй юм эхэлж болохгүй. За яасан? Найз нь дахиад хүмүүст биерл хүлчлээ. Ямар зөвүүн байна. Найз нь чиний ард байгаа шүү дээ. Чи хинээс ч битгий айзаа юу? Яг юунаас болоод ирлэгсэн? Би угаасаа хүний өдөөс юм хэлж чадах штэ. Угаасаа ийм нунж дорой болохоор хүмүүс дандаа дээрлэх гэж явдгийн байлгүй. Хоёлаа тэгвэл боксing бэлтгэл явъя заа юу. Таквондо аа. Хоёлаа чамайг өөрчлөе, чамайг хүчтэй болгоё заа юу. Ямар зөвүүн байна тэд нэр. Найз нь тэгэж чадах юм уу дөө? Чааваас шоргоолж чалж чаддаггүй штэ. Тийм байтал хүн зохиж чадахгүй штэ. Найз нь чиний ард байнг бай. Нэгнийгээ хайлж хамгаална гэдэг чинь өөрийнхөө үзэл санааны хамгаалтанд авахыг хэлдэг. За хоёлаа явъя. Өнөөдрөөс эхлээд зүгээр бэлтгэлтэй орё. Ойлгосноо? Явъя. За би тань дээр ирэхээс өмнө амар их айлаа сандарлаа. Яагаад тэгээд байгаагаа ч өөрөө ойлгосон. Яагаад сандраад байгаа юм бол? Би өөрөө ч тэрийг сайн мэдэхгүй байгаа. Би яг хин юм бол. Би яг юу хийж бүтээх ёстой хүн юм бол. Би бутаад хараад байх
ёстой юм болов уу, ёсгүй юм болов уу? Би өөртөө итгэлтэй байх ёстой юм болов уу, ёсгүй юм болов уу? Би гайхаад байгаа байхгүй. Та гэхдээ үнэхээр тайван харагдаад ах юм. Эсвэл бусдад таалагдхаас айгаад байгаа юм болов уу? Эсвэл би өөрөө өөртөө таалагдахгүй байх уу гэхээс айгаад байгаа юм болов уу? Бас тийм ч хийж болох юм тий. Гэтэ яг үнэндээ та сандраагүй шүү дээ. Та айгаачгүй. Та надад таалагдхаас ч айгаагүй. Та бусдад таалагдхаас ч айгаагүй. Та зүгээр амин хуваа хичээгч хүн гэдгээсээ айгаад байна. Амиа хичээгчээ. Би юу? Үгүй тийм биш юм уу? Би тэгж бодохгүй байна да. Би ч бүх хүмүүст сайн сайхан эергээ хайрыг түгэж өөрийгөө тусалж чадах бүх юмараа тусалдаг хүн шүү дээ. За биш л юм байна. Тэгэхээр их бусдын төлөө хүн байх нэ. Зөв үү? Бусдыг их хайрладаг юм байна тийм ээ? Та надад яг үнэн гэж бодож байна уу? Би л авахгүй гэж бодож байна. Бас тийм байдаг юм болов уу? Гэтэ сүлгүүж хийж байна шүү дээ. Юу гэж бодож байна? Та яг үнэндээ энд бусдад таалагдхаас айсандаа биш. Эсвэл надтай уулзахдаа сандарсандаа биш. Ганцхан би амин хуваа хичээгч хүн гэдгээ бусдад харуулчих үе дээ. Тэр маань бусдад ил гарчих үе дээ гэдгээ та хүмүүст харуулахаас айгаад байгаа байхгүй юу? Яг үнэндээ та өөрийнхөө дотор байгаа тэр харанхуй муухай зүйлээ мэдж байгаа. Сайн талаа ч гэсэн мэдж байгаа. Тэгсэн мөртлөө өнгөн дээрээ өөр юм зохиож яриад байгаа байхгүй юу? Өөрийнхөө мөрөөдлийн биетэйгээ хамт амьдраад байгаа байхгүй юу? За гэхдээ миний ярьсан бүгд үнэн биш ч байж болно шүү дээ. Та яагаад надад итгээд байгаа юм? Би жоохон бодоод тухтай бодож байгаад тань дээр ирэхгүй. За тэгвэл жоохон өөртөө байж агаад дүгнэлт хийж агаад тэгээд буцаад арай тухтай болохоор хурж ирэх юм уу? Гэхдээ амьдралд бүх зүйл тухтай байдаггүй л ах гэж бодож байна шүү. За баяртай. Яа. Манайс нөгөө нэг яриадсан солонгос дээр найз маань одоо удахгүй ирж байгаа байхгүй юу? За. Даанч эргээс нөгөө бид хоёр нууццөө. Гэтэ баг эргэж нээлгээр гомдсон. Би их амар гомдож байгаа байхгүй. Гэтэ яг ингээд миний амьдралын хамгийн сайн ажлаа би бас яг үнэхээр ингээд салж чадахгүй байгаа байхгүй. Тийштэй найзууд юу гэж хоорондоо салдгийг тийш найз нь чамайг яг ойлгож байна. Үнэхээр хэцүү байдаг байхгүй юу найзтайгаа хэрэлдэх. Та чи хэдэн жил найзалж байгаа вэ? 6 жил. Хоёулаа хэдэн жил найзалж байгаа вэ? 16 жил. 10 жилийн зай байна те. Хүнд ер нь бол амьдралд нэг л найз гэж байдаг шүү. Тэгэхээр хоёулаа бол 16 жил найзалсан юм байна. Чи тэр найзтайгаа 6 жил найзалсан юм байна. Тэгэхээр амьдралд нэг л найз тэгээ миний найз бодчихгүй юу да те. Чи хардаад байгаа юм уу? Хардах чашаа юм бэ. Яг нь найзынхаа цор ганц найз нь байж юм уу гэж бодоод байна л да. За, Солонгосоос найз нэрэгт нь яах вэ? Найз нь машинаараа туслах уу? Тусч явах уу? Яах вэ хоёлаа? За ямар ч гэсэн тэрнээс өмнө нэг ярьцах гэж үзье. Тэгээ бүр болохгүй бол тэгэл байгаа байдлыг байгаагаар нь хүлээж авъя. Ямар ч гэсэн хайртай хүнийхээ төлөө хичээл зүтгэл гаргах хэрэгтэй. Миний найз хэлдгээр Сорын ганц найз шүү дээ, найз.